2024 оны хавдрын статистик тоо баримтыг авч үзэх юм бол Орхон аймгийн хувьд бол ходоодны хорт хавдрын өвчлөлөөр нэгдүгürt байгаа. Харин ходоодны хорт хавдрын нас баралтаар улсын дунджаас бага байгаа. Энэ үзүүлэлт нь өөрөө Орхон аймагт бол ходоодны хорт хавдрыг бид нар маш олон тохиолдлыг эрт үед нь онцлоод эмчилж чадж байна гэсэн үг байна. Ходоодны хорт хавдраас одоо нэгдүгürt бид нэр өвдөхгүй байх, хоёрдугаарт одоо өвдсөн бол эрт онцлуулах нь аюул чухал байна. За ходоодны хорт хавдраар өвдөхгүй байя гэдэг зүйл маань маш олон зүйлээс одоо шалтгаална. Хүрээлэн буй орчин, тухайн хүний зан үйл, за улс орны одоо эрүүл мэндийн бодлого ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдтэй холбоотойгоор урт хугацаанд бидний өвчлөл бол буурах боломжтой. Харин бид нар ойрын хугацаанд одоо ходоодны хорт хавдрыг илүү олон хүмүүсийг эрт онцлоод эмчлэх боломж бол бүрэн байна. Үүнд болохоор ард иргэд маань аль болох ингээд ходоод дурамдуулах шинжилгээнд идэвхтэй хамрагдах юм бол бид нар эрт үед нь оншилж чадж байна. За ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, дээр нь бүдүүн гэцний хорт хавдар өөрөө ихэнх үедээ ямар ч зовиргүй байдаг. Тэгэхээр та зовираараа хянж одоо шинжилгээнд хамрагдана гэвэл энэ маань өөрөө оройтно гэсэн үг. Хэрвээ та эрт үедээ онцлогдох юм бол одоо ходоодны дурангаараа дотор талаас нь тухайн хавдартай хэсгийн салцыг нь хуулаад ингээ бүрэн эмчлэх боломжтой. Өөр ходоод тайруулах гэдэг юм уу, туяа химийн эмчилгээ хийхгүйгээр бүрэн эмчлэгдэх юм боломжтой юм аа. Орхон аймагт 2016 оноос хойш одоо улаан хоолой ходоодны сас туулах энэ хорт хавдрын үеийн мэдцлийг бол хийж байна.